Байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Авто телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийнхын дугаарыг бид бүхэн уян тухайгийн спортын ордноос хүргэх гэж байна. За та бүхэн миний ард байгаа энэхүү анонсон дээр ямар утгатай нэвтрүүлэг байх вэ гэдэг талаар ерөнхий ойлголт авсан байна. За тэгэхээр бол нисгчгүй нисэх төхөөрөмж жолоодлагын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн яг энэ цаг мөчид энэхүү ордон дотор болж байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн ивент тэтгэлэг санаачлагаар энэхүү тэмцээнийг хийж байгаа. За тэгэхээр та бид нарын амьдралд бол дрон нь бол нэлээд гүн гүнзгий орж ирсэн. За зүгээр харамсалтай нь ихэнх хүмүүс бол зөвхөн зураг авдаг, бичлэг хийдэг гэсэн хэмжээнд бол төсөөлж байгаа бох. Тэгвэл та энэхүү нэвтрүүлгийг үзснээрээ дроныг хэрхэн уран сайхан жолооддог уу? За дээр нь дроны манай Монгол улсын улс ардын аж ахуйд хэрхэн ашиглаж байгаа талаарх мэдээллийг хүлээн авах болно. Ингээд нэвтрүүлгээ эхлэе. Одоо тун удахгүй тэмцээний нээлттэй ажиллагаа болох гэж байна. Одоо Дронгон 2025 нисгэгчгийн нисэх төхөөрөмж жолоодлагын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнийг ээж үндэсний аюул байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга ямар жаргал үг хэлнэ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг өгөн бишүүлье. Монгол улсад нисгчийн хэрэгслийн тэмцээнийг Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмжлэл болгон энэ номд анхудаа зохион байгуулж өнөөдөр ийхүү нээлттэй хийж байгаа улаас баяртайгаа. Энэхүү тэмцээн нь Монгол улсад нисгчийн хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны үйлдвэрлэл хэллээ. Үүнийг хөгжүүлэх шин шатанд гаргаж үндэсний техник технологийн мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хөрөнгө оруулах хэл дүн байна. Тэмцээнийг зохион байгуулах дэмжлэг үзүүлэлт хамтран ажиллаж байгаа нийт хүмүүс, зөвшөөрчний агаарын цагийн хамаалал, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон бусад төрийн бус байгууллагууд хувийн хөгжлийн шин сэтгэлийн хадгалах төсвөлье. Тэмцээнд оролцогч нийт тамирчид, аль багчид болон тэмцээний энэ чөлөөтэй шүүх явуулах шүүгч нартаа өндөр амжилт хүсэж Монгол улсын ерөнхийлөгчийн нэрээр Дроникон 2025 улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн нээсний мэдэгдээ. Одоо цахим хөгжил, инновац,
харилцаа холбооны сайд Баатар хөт тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсэж өгүүлнэ. За өнөөдөр Монгол улсын технологийн салбарт Монгол улсын шинэ эдийн засгийг бүтээх энэ салбарт цоошин түүхийн үндэс нэгдэж байна гэж үзэж байна. Өнөөдөр улс орнуудын өсөлтөө хэдэн ширхэг хиймэл оюун ухааныг ажилуулах GPU-тэй гэдгээр хэмжигддэг болж байна. Дэлхийн өсөлтөөний талбар өөрчлөгдөж байгаа гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол улсад цаг үе олсон шинээр эдийн засгийг хөгжүүлж чадах, иргэдийн амжилтын чадрыг сайжруулах, бизнесүүдийн хурдыг нэмэгдүүлэх цоошин технологи дроны хөгжил юм аа. Ийм цаг үе олсон тэмцээнийг санаачилсан Монгол улсын ерөнхийлөгчийн намын газар үндэсний аюулгүй байдал тэгээ анхдугаар тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бүхий л байгууллага оролцож байгаа та бүхэндээ чин сэтгэлийн мэдлэгээр зөвшөөрч өндөр амжилтыг хүсье. Монгол улсын ерөнхийлөгчийн нэрнжил дроны анхдугаар тэмцээн бол цаашдаа Монгол улсад дрон өсрөх, дрон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулнаа. Тэмцээнд оролцож байгаа нийт хүмүүстэй дахин амжилт хүсье. Энэ тэмцээнийг санаачилсан энэ тэмцээнийг цаашид олон улсын хэмжээний тэмцээн болох ийм өргөн сайхан санаачлаг гаргасан Монгол улсын ерөнхийлөгчийн намын газар үндэсний аюулгүй байдлын хамт олон та бүхэн дахин чин сэтгэлээс баярлалаа илэрхийлье. Жил болгон тэмцээнд та бүхэн идэвхтэй илүү олуулаа оролцож байхын ерөөл төвчүүлье. Баярлалаа, амжилт хүсье. Иргэн сайдын баярлалаа. Брокон 2025 анхдугаар тэмцээнд оролцож байгаа баг тамирчин залуус та бүхэнд мэд шилгээ дэвшүүлэхээр татар хамтлаг хүрэлцэн ирсэн байна. Алгадаш өгдөг авъя. Татар! За баг тамирчин та бүхэн дэлгэсэн дагаарлаа хамт ууж тэмцээнийхээ аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан уу? Тавтай марлан тэмцээний аюулгүй байдлыг хангаж дараах дөрвөн журмуудыг мөрдөн оролцогчид тэмцээний талбай дээр савдууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглон оролцогчид тэмцээний талбай дээр тамхи татах ил гал гаргахыг хориглон загварыг гараас хөөргөх
гарт буулгахыг хориглоно. Тэмцээний үеэр радио удирдлагын нэвтрүүлэгч бүлээн авагчийн туршилт тохируулга хийхийг хатан хориглоно. Энэ нь бусад оролцогчдын тоног төхөөрөмжөд саад учруулж, осол аваар гарах эрсдэлтэй. Оролцогч бүр Дороноко 2025 тэмцээний дүрм журмыг чанд мөрдөж аюулгүй ажиллагааг эрхэмлэнэ. Оролцогчид дорон хязгаарласан өндөрт аюулгүй зайг нисгэнэ. Дороно турших тохируулгахдаа зөвхөн зориулалтын өрөөнд асаах. Дороныг хэд өндөрт эсвэл хэд доогуур нисгэж тэмцээний талбайн хязгаараас хэтрүүлэхгүй байх. Оролцогчид дороно бусад оролцогчид үзэгчид рүү чиглүүлэхгүй байх. Дороны батарейг цэнэглэх үедээ зориулалтын бэлтгэсэн талбайг цэнэглүүлэх. Тэмцээний талбайг зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр дороныг асааж нисдэг. Оролцогчид болон үзэгчид зохион байгуулагчдын зааврыг дагаж мөрдөнө. Тэмцээний үед тамирчид зөвхөн зөвшөөрөгдсөн бүсэд байрлана. Оролцогчид тэмцээний үеэр утсаар ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулахгүй байх. Хэрэв дорон осолдвол оролцогч нэн даруй дорооноо унтрааж аюулгүй газарт шилжүүлнэ. Осол гарсан тохиолдолд тэмцээний бүр зогсоож аюулгүй байдлыг хангасны дараа шүүгчийн зөвшөөрлөөр дахин эхлүүлж болно. Тэмцээний бүсэд зөвхөн оролцогчид, зохион байгуулагчид нэвтрэх эрхтэй. Үзэгчид тэмцээн болж байгаа талбайг зөвхөн зөвшөөрөгдсөн хугацаанд л нэвтэрч өөрийн аюулгүй байдлыг хангана. Оролцогчид тэмцээний дараа тэмцээний талбайг цэвэрлэж хогоо зохих газарт хаяна. Оролцогчид тэмцээний үеэр гарсан альва асуудал санал хүсэлтээ зохион байгуулагчдад мэдэгдэнэ. Эдгээр зөрчлийг гаргасан тамирчдыг хасах хүртэл арга хэмжээ авах тул та аюулгүй ажиллагааны дүрмийг чамд сахихыг хүсье. Эдгээр зааварчилгаа нь тэмцээний оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд оролцогчид эдгээр зааварчилгааг чамд мөрдөж тэмцээнийг зохион байгуулалттай аюулгүй байдлаар явуулахад анхаарч ажиллах нь чухал юм. Нийт тамирчид та амжилт хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. үзэгчид өндөр зочид төлөөлөгчдөө Монгол улсад эсвэлжмийн нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл технологиг аюулгүй байдал, өдөө аж ахуй, нийгмийн бусад салбарлах эрчимтэй нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмжилт эсвэлжмийн нисэх хэрэгслийн жолоодын улсын авраг шалгаруулах анхдугаар тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдж байна. Одоо тэмцээний бэрхшээний төрлийг шигшээ тоглох эхлэх гэж байна. Шигшээ тоглохын өмнө Mongolian Entertainment бүжгийн хамтлаг тэмцээний хөгжөө дэмжиж мэдчилж байна. Алгадашин угтад хамт үзэгчтэй. Mongolian Entertainment бүжгийн хамтлагтаа баярлалаа.
Дисквчгийн нисэх хэрэгсэл жолоодын улсын авраг шалгаруулах анх дугаар тэмцээний мэрэгжлийн төрөлд оролцсон 40 тамирчнаас шигшээ тоглолтод шалгарсан нисгэгчдийг танилцуулъя. MGA APV клубын тамирчин Төмөрийн Төвшинбаяр. Төвшинбаяр 37 настай MGA APV клубын анхны тэмцээний эргүүн байрын шагнал. MGA APV клубын симулятор тэмцээний 3 дугаар байрын шагналтай тамирчин байна. Баяр хүргэе тамирчинд. Зэвсэгдүүчний агаарын цэргийн командын 337 дугаар ангийн нисгэгчгийн нисэх системийн судалгаа туршилтын төвийн шалган туршигч нисгэгч оператор Эрлэгийн Жавхан төгс. Жавхан төгс тамирчин маань 29 настай эрхүү тэмцээнд орцож тэмцээний гараагаа эхэлж байна. Баяр хүргэе. MGA APV клубын тамирчин нийслэлийн 23 дугаар сургуулийн 11-ийн ангийн сурагч Обийн Эрдэм Тулга. Эрдэм Тулга маань 16 настай MGA APV клубын симулятор тэмцээний тэргүүн байрын шагналтай тамирчин байна. Баяр хүргэе. Бүгд найрамд Солонгос улсын нисгэгчгийн нисэх төхөөрөмжийн 4-р зэрэгтэй ЭС клубын тамирчин Амгалангийн Гаригэрхэс маань 26 настай тамирчин баяр хүргэе. Тамирчидаа баярлалаа. Нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Сая та бүхэндээ тэмцээний нээлттэй ажиллагаанаас харуулсан. Одоо та бүхнийг тэмцээний ерөнхий шүүгчтэй уулзуулах гэж байна. За ерөнхий шүүгч маань өнөөдөр явагдах тэмцээнүүдийн төрөл, за шүүлтийнхаа зарчмыг та бүхэнд тайлбарлаж өгнө гэж найдаж байна. Сайн бацгано Транака 2025 тэмцээний ерөнхий шүүгч Цэндачр байна. За манай Транака 2025 нисгэгчийн нисэх хэрэгслийн улсын аварга шалгаруулах анх дугаар тэмцээн маань яг одоо буян тухай спортын зохицол ордонд үндсэн 4 төрөлтөөр зохиогдож байна. За одоо та миний харагдж байгаа энэ төрлөл мэрэгжлийн буюу FPV нислэгийн төрөл байна. Ердийн цэглэгээ мотортой 1 кг хүртэл жинтэй 25 вольтоос ихгүй цэглэгээ моторын хүчтэй дроноор олон улсын стандартын дагуу 250 м урттай хамгаалтын торон талбайд гэрлийн хөтөж бүхий тусгаалan зассан саад дундуур өгсөх 3 дахь нислэг үйлдэх даалгавар гүйцэтгэв. Нислэгийн хугацаагаар ихний 3 байрыг шалгаруулна. Энэ бол яг олон улсын тэмцээн болдог стандартын ерөнхийдөө стандартын дагуу зассан зам байгаа. Одоо энэ дээр маань ингээд манай ингээд нэг нисгч байна. Ганцаараа гараа хийгээд ерөнхийдөө секундээр уралдаж байгаа гэсэн үг. За манай нөгөө талд нь болохоор тийм манай энэлийн талбайд болохоор commercial буюу сонирхчийн гэдэг төрөл байгаа. Сонирхчдын дроны тэмцээний төрөл. Энэ төрөлд ердийн сойдоггүй хэлхээний хүчтэй 22.5 вольтоос ихгүй цэглэгаанд хөрөмжийг ашиглах ба нисгэгч өөрийнхөө дроныг бэлтгэж оролцсон. Тэмцээн 20 м өргөн 25 м урттай 5 м-ийн өндөр нислэгийн талбайд явагдах ба нисгэгч тусгаалan зассан саадын дор өгсөх 3 дахь нислэг үйлдэж талбайд бол байрлах объектын 360 градус дүрс бичлэгийг авч нислэгээ хөрвүүлэх дроныг баримт болох даалгаврыг гүйцэтгэв. Тэмцээний нислэгийн хугацаа болон бичлэгийн ашигтай дүрс авсан байдлаар шүүгч нар оноогч дүүн тус ангилалд эхний 3 байрыг шалгаруулах ба шагналын сан 6 сая төгрөг. Автэл тими зэрэг видео зураг авсан зориулсан дронуудыг энэхүү төрөлд оролцуулж байгаа.
эхний ээлжинд нисгэгчд маань өөрийнхөө нислэгийн ур чадварыг шалгуулна гэсэн үг. Дараачийн удаа шатан шалгарахаараа манай нисгэгчд маань хэр мэдрэмжтэй вэ, хэр видео зураг авалтын мэдрэмжтэй вэ гэдгийг шалгаруулад энэ хоёрын үнэлгээг нь манай тэмцээний ерөнхий үнэлгээ маань гарч ялагч нь тодорно гэсэн үг. За уралдаж байгаа завсраа давхар бичлэг хийгээд явдаг байна. Үгүй энэ болохоор ингээд эхлээд засан замаа ингээд нисэж дуусгачаад дараачийн ээлжинд тэр голын битийг 360 тойрог бичлэг хийнэ гэсэн үг. Ингэхдээ хэр гоё цэвэрхэн бичлэг хийж чадна тэрнгээрээ үнэлгээ авна гэсэн үг байхгүй. За дараачийн энэ төрөл маань болохоор той буюу тоглоомын гэдэг англи маань харагдаж байна. Тоглоомын дроны тэмцээний төрөл. Энэ амжилт оролцогч тоглоомын буюу энгийн өөрт байгаа ямар ч төрлийн дроноор оролцох боломжтой болов. Тусгай бэлдсэн саад дундуур өгсөг, уруудах нислэг үйлдэж, дроныг брэнд буудхан даалгавраа гүйцэтгэн. Нислэгийн хугацаар оноо өгч, эхний 3 барийг шагнаж урамшуулна. За энэ дөр болохоор нэг хүүхэд залуучууд өөртөө гэртээ байдаг, завхарлагын төвдөр хямдхан байдаг бүхэл төрлийн тоглоомон одоо ийм дронуудыг авчираад мөн зассан саадаар нислэг үйлдээд хамгийн богино секундэд замаа туулж чадсан нь ялах ийм төрөл байгаа гэсэн. За одоо яг энэ дээр болохоор DIY буюу өөрөө угсрах гэдэг төрөл маань явагдаж байгаа. Өөрөө угсрах дроны тэмцээний төрөл. Өөрөө угсрах төрөлд оролцох нисгэгч урьдчилан бэлдсэн дроныг зааварчилгааны дагуу угсарч өргөн нь 4 м, урт нь 8 м, өндөр нь 4 м-ийн хэмжээтэй талбайд тусгайсан тэмдэглэгээ гэрлэн хөдөлчийн чиглэлийн дагуу саад дундуур угсах уруудах нислэг хийж буух талбайд газардуулна. Нислэгийн хугацаагаар дүүнэж эхний 3 барийг шалгуулж урамшуулна. Кит маягаар бэлдсэн юм жижиг хэмжээний дроныг манай зүгээс тарааж өгөөд за тухайн оролцогчоор тэр дроныг өөрөөр нь угсруулна гэсэн үг. Дрон ямар хэдэн ангиудаас бүждэг, яаж нисдэг, юу байдаг гэх зэргээр мэдлэг өгөөд дараа нь бас тодорхой зассан саадыг хамгийн богино хугацаанд туулахаар нь тэмцээн шалгаруулж байгаа гэсэн үг. Одоо яг ингээ манай Монголын дроны тэмцээний улсын аварга хамгийн анхны алт мөнгө хүрэл медалууд ингээ харагдаж байна. Нэг төрөл дээр маань ихэд ойролцоогоор 200 оролцогч байгаа. Одоо чинь commercial төрөл дээр. Эндээс өнөөдөр шилдэг 30 оролцогчийг шигшиж аваад маргааш тэр 30 оролцогчоо дахиж нислэг үйлдэлээд эндээс мөн ингэж явсаар хамгийн сүүлийн шилдэг чагалт 3 байрыг тодруулна гэсэн үг. За сайхан тэмцээн зохион байгуулж байгаа та бүхэнд баярлалаа. За баярлалаа.
нэвтрүүлэгтэй цуг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За сая тэмцээний хэсгээс та бүхэндээ харууллаа. Одоо тэмцээний үеэр зохион байгуулагдж байгаа дроны үзэсгэлэнгийн тухай та бүхэндээ үзүүлье. За амрыг бичээ. Намаг бим цогтын золбот идэг зөвшөөрсний 330 дугаар ангийн нэрчүүн системийн судалгаа туршилтын төвийн дарга хийдэг Ахмад Цолтой залуу байна. Манай зөвшөөрсний 337 дугаар ангийн нэршин системийн судалгаа туршилтын төвийн бүрэлдэхүүн Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжит дроны улс аврах шалруулах тэмцээнийг үндсэн зохион байгуулагчаар ажиллаж одоо тэмцээний зохион байгуулалтыг хариуцж ажиллаж байгаа. За гоё арга хэмжээ зохион байгуулж байгаа. За хоёулаа танай техникүүдээс үзэгч. За манай нэршин системийн судалгаа туршилтын төв нийт 2020 онд байгуулагдаад за 2020 оноос хойш 10 гаруй төрлийн нэршин төхөөрөмжүүдийг амжилттай шинээр хийгээд бүтээгээд амжилттай дурссан байна. Энэ танай бүтээлүүд. Дандаа манай бүтээлүүд гараар хийсэн бүтээлүүд байгаа. За одоо чинь энэ бүтээлийн хувьд болохоор энэ 2023-аас 24 оны хугацаанд бүтээгдсэн амиа золиослогч FPV дрон байгаа, шонхор нэртэй дрон байгаа. За энэ болохоор Kamikaze гэдэг дрон байгаа тийм байгаа. За энэ болохоор Арын зэрэг командлын 2024 оны нэгэн тактик хээрийн сургуульд оролцоод амжилттай дурссан дрон байгаа. Бүр бөмбөг хайж үзсэн байгаа тийм. За энэний бичлэгийг та бүхэн дэлгэцээр та бүхэн яг одоо харж байна. За дараагийнх нь болохоор шонхрын илүү томруулсан хөлбөр буюу шонхрын том хөлбөр нь байгаа. За энэ нь болохоор тэр жижигээсээ ялгаатай юу вэ гэхээр том нь болохоор доороо илүү ачаа зүүж дээрээс хаях зорилттой. Энэ жижиг нь бол өөрөө шууд амиа золиослоо очиод мөрөгдөг бол энэ нь бол ачаа зүүгээд доороосоо одоо гар гарнаа тийм үү эсвэл хальчаад буцаад ирэх юм байна. Тийм 5 хүртэлх одоо килограммын ачааг доошоо болох боломжтой. За энэ тэгэхээр гар гарнатыг 3D принтерээр бид нар хэвлээд яг адилхан жинтэй болгоод энэ дотор хийчихсэн байна. За тэгээд энэ хөөрөөд дээр нисч явж байгаад энэ доошоо шууд иймэрхүү байдлаар хаягдана гэсэн үг. Энэ өөрөө цаанаасаа энд механизм байгаа. Механизм байгаа. За иймэрхүү төрлөөр ашигладаг. За шонхор төрлийн дрон болохоор ийм хоёр төрлийн дрон бид нар одоо яг Орос Украины дайнд ашиглагдж байгаа дрон байгаа. Тийм хоёр. Тийм ийм хоёрын төрлөөр одоо Орос Украины нийт одоо дайны нөхцөл одоо нэршин төхөөрөмжийн бараг 60 гаруй хувийг зөвхөн дроноор үлдчих. Ийм төрлийн. Гэтэ энэ бол танаа өөрийн угсарсан. Тийм өөрсдийн угсарсан өөрсдийн бүтээсэн байгаа. Энэ бол 100% деталь бол гаднаас бол авч байгаа бах тий. Деталийн үед яг материалын үед бол бид нэр авч байгаа. За бид Монголда үйлдвэрлэх боломжгүй хөдөлгүүр за тэгээд
GPS болон энэ электроник автопилотуудыг бид нар гаднаас авж байгаа. Харин энэ эд ангийн карбон буюу нийлэн материалуудыг бэлтцийг аваад бид нар өөрсдөө CNC-гээр зүсээд өөрсдөө загвараа гаргаад энэ их биеийг бол өөрсдөө хийж байгаа. Тийм. Тэгээ энэ хаяг механизмыг бол бас өөрсдөө бүтээж байгаа. Өөрсдөө бидний одоо гаргасан загвараар одоо үүтэж байгаа гэсэн үг. За тэгээд биш бас програм хангамжийн асуудал байна. Тийм, програм хангамж байгаа. За програм хангамжийн гол төхөөрөмж бол энэ байгаа. За энэ болохоор автопилот буюу энэ төхөөрөмжийг автоматар одоо жолооч одоо нисгчийн удирдлага шаардлагагүйгээр шууд автоматар нисгдэг төхөөрөмж энэ байна. Нэгсэндээ нисгч нь өөрөө зүүж хагаад шууд амжуулалтаар ниснэ гэсэн. Нисгч нь өөрөө ингэж юм байна. Тийм, ингээд зүүн гэсэн үг. Тэгээд удирдлагаа асаана. Тэгээд зөвхөн бол нисгч бол зөвхөн энэ дээр л дүүс ичтэй байдлаар харна. Тод харагдана. Тэгээд зөвхөн эндээс нисгээд ингэж л явна гэсэн. Ер нь бол дрон 300-аас илүү метрт хол нисчихээр хүний нүдний хараанд огт харагдахаа болчдөг байгаа. Тийм байна. Таны нүдэнд байгаа энэ төхөөрөмжөөрөө бол хянаа явуулна. Тэг хинаа явуулна гэсэн үг. Тэг яг одоо манай шонхрын хувьд болохоор 3 км хүртэлх зайд яг энэхүү төхөөрөмжөөр харах боломжтой байгаа. За манай зөвшөөрчнээ Агарын цэргийн бас 065 дугаар ангийн бүрэлдэхүүн бас дроныг одоо үндсэн камераар хараад энэ дрон биш үү мөн үү гэдэг илрүүлдэг програм хангамж хийсэн байгаа. За одоо энэ болохоор энэ нэг дрон нисэж байна. За тийм. Тэгээ энэ дроныг шууд автоматар энийг дрон мөн байна гэж таниад за дрон байх магадлал нь одоо энд ингээд шууд өөрчлөгдөж явж байна гэсэн үг. За одоо илүү тод харагдах байх. Энийг одоо чил таньж гэсэн үг. Энэ одоо дрон байх магадлал тийм. Энэ тоонууд нь бол магадлалыг илэрхийлж байгаа гэсэн үг. Гэтэл шувуу ч юм уу юм байж болох юм тийм. Тэгэхээр хэрвээ шувуу байвал энийг танихгүй байна л гэсэн үг тийм байна. За энэ камер нь өөрийнх нь одоо яг энэ дурсаж байгаа камер бол 30x-ээр татхад ямар ч одоо дүрсний ихтаршил алдагдахгүйгээр бүтээгдэг. Тэгэхээр энэ бол нэг километрийн радиуст бол дроныг шууд татаад илрүүлэх боломжтой. За илрүүлсэн чинь устгах хэрэгтэй болно. Тийм, илрүүлэлт устгах хэрэгтэй. За устгах байгаа. За энэ манай мөн арга зэргийн командын судалгааны төвийн бүтээсэн дроноос хамгаалах буу байгаа. За джеймер одоо олон улсад бол бид нэр джеймер гэж нэрлэгддэг байгаа. За дрон эндээс нислээ буюу бид нар өөдөөс нь энэ дроны яг адилхан үйлдэлээр одоо хамаагүй давтамжтай долгион засна гэсэн үг. Тэгэхээр дрон удирдах байгаа болон дрон хооронд нь одоо илүү өндөр хүчтэйгээр одоо давтамж тараагаад тэгээд дрон удирдлагагүй болгож унгаадаг төхөөрөмж байгаа. Манай судлаа туршлын төвийн бүтээсэн хамгийн том төсөл буюу нэгсэндээ Монгол улсын нисчүүн эсрэг төхөөрөмжийн одоо хамгийн анхны нисчүүн эсрэг системийг одоо бид бүгэн бүтээж чадсан байгаа. За энэ болохоор олон улсын ангиллаар дунд ангилалд орох хэмжээний ёл 2 нисчүүн эсрэг төхөөрөмж байгаа. За ийшээ байгаа. За энэхүү төхөөрөмж маань орон зайд тадан судалгаа хийх тагнуулын үүрэг гүйцэтгэх зорилттой нисчүүн эсрэг төхөөрөмж байгаа. За 30-аас 50 км радиуст ниснэ. За яг манай Монголын өөрсдийн инженерүүд өөрсдөө бүтээсэн нисчүүн эсрэг төхөөрөмж байгаа. Одоо олон улсын ангиллаар бага оврт багтдаг жижиг оврын нисчүүн эсрэг төхөөрөмжийг өөрсдөө Монгол инженерүүд хийсэн байгаа. За манай 337 дугаар ангийн нисчүүн эсрэг системийн судалгаа туршлалын төвийн бүрэлдэхүүн одоо энэ нисчүүн эсрэг төхөөрөмжийн амжилттай бүтээсэн байгаа. За энэхүү төхөөрөмжийн хувьд бол манайх зөвхөн Монголдо үйлдвэрлэх боломжгүй хөдөлгүүр болон камер мөн зарим цахилгаан электрон тоног төхөөрөмжийг бид нэр гаднаас судалдаж авч байгаа. Бусдаар бол бусад их бие загвар одоо түлшний болон бусад цахилгаан систем, хөл анги, сүүл анги, залуурууд гэх бүх одоо эд ангиудыг бид нэр өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж одоо чадаж байгаа. Энэ хөдөлгүүр нь ямар хөдөлгүүр вэ? За хөдөлгүүр нь өөр энгийн 95 AI95 бензинээр хөдөлдөг 4 поршонтой хөдөлгүүр байгаа. За энэхүү хөдөлгүүр маань болохоор дотроо бас хибрид буюу тогтмол хүчтэрлийг бас өөр дээрээсээ гаргадаг. За бензинээр ажиллана. Бензинээс одоо хөдөлгүүр дээр эргэлт ирээ тэр эргэлтээрээ эргүүлээд өөрөөсөө тог гаргадаг буюу гибрид системтэй. Тийм хөдөлгүүртэй төхөөрөмж байгаа. За нийт жин ингээд нийт бүх төлсөө банктайгаа дүүргээд нэг 80 кг орчим болно. 75-аас 80 кг орчим байдаг байгаа. Тэслийн дээд жин нь болохоор 80 кг. За ашигтай жин нь болохоор 20-25 кг. За нэмэлтээр бид нэр эндээс 20-25 кг-ыг мөн дүүжиж нисэх бас боломжтой байгаа. Тийм. За одоо энэхүү төхөөрөмж нь болохоор ёл 2 нисчүүн эсрэг төхөөрөмжийг газрын удирдлагаас удирддаг төхөөрөмж байгаа. За нэгсэндээ доор нисгч за бид нар илүү давуу байлгах нь бол зөөрийн аргаар хийсэн. Яагаад тэгэхээр
газрын удирдлагын төхөөрөмж өөрөө маш авсаархан байх хэрэгтэй. Данц маань болохоор үндсэн 3 дэлгэцтэй байгаа. За энэ том дэлгэцэн дээр болохоор үндсэн камерын одоо дэлгэцэн дээр гарах юм. Одоо энэ болохоор манай ял 2 нисвийн төхөөрөмжийн камер маань дулааны мэдрэгчтэй камер байгаа. Шөнийн нөхцөл нисэхэд доор одоо хүмүүс одоо явж байхад шөнийн нөхцөл шууд дулаан мэдрээд амтан буюу одоо өөрөөсөө дулаан ялгаруулдаг бүх зүйлийг харах боломжтой тийм байгаа. За энэ дээр болохоор яг үндсэн автопилотын буюу одоо онгоцны техник өгөгдгөн гарна. Одоо нислэгийн өгөгдгөн гарна гэсэн үг. Өндөр хурд за хаана явж байгаа те бүх байршил бүх юм дээр гарна. За энэ болохоор нисгчийн үндсэн камер байгаа. Ял 2 нисгчийн нисэх систем маань өөрөө газрын удирдлагын төхөөрөмж, нисгчийн нисэх төхөөрөмж, мөн газрын удирдлагын төхөөрөмжийн станц гэсэн юм 3 хэсгээс бүрдэж байгаа. Антин гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Энэ юугаа ял 2-ыг бас задлаад аваад тээвэрлээ явчих. Тийм. Одоо гадагшаа тээвэрлэхээр бол бид нар энэ даалгавч маань үндсэн 2 хэсэгт хуваагдана. Нэг тал руу 2 хуваагдана гэсэн. За энэ заагаар нэг хуваагдаад энэ заагаар нэг хуваагдаад за сүүл нь бас ингэж хойшоогоо салаад за ингээд л хураагч. Тэгээд их биеийн дангаараа үлдэнэ. Сүүл ангийн тусдаа хураагч нь тэгээд даалгавчнууд нь тусдаа хураагдаад жижигэн болчихно гэсэн. Ингээд аваа явчихдаг. Энэ мэдээж бол 1-2-ыг үйлдвэрлэхээр бол өртөг одоохонд бол жоохон үнэтэй байна тийм. За ер нь бол үгүй үнэтэй биш. За яг энэ хэмжээний яг энэ техникийн үзүүлэлтээ нисвийн төхөөрөмжийг олон улсад бидний үйлдвэрлэснээс 2-3 дахин илүү чадлагаар үйлдвэрлэж байгаа. Үнэтэйгээр үйлдвэрлэж байгаа. Бид нэр 2-3 дахин хямдаар дотооддоо үйлдвэрлэж чадчихсан байгаа. Тийм. 2025 оны хувьд манай нисвийн системийн судалгаа зуршлын төв маань энийг ял 3 буюу X-дэйшээ дрон шиг хөөрөөд урагшаа чигээрээ явдаг ял 3 нисвийн төхөөрөмжийг үйлдвэрлэхээр одоо бид бүхэн төслийн ажилдаа орчихсон, бэлтгэлийн ажилдаа орчихсон явж байна. Хурандаа Батцаахан зарагчтай зэвс хүчний 330 дугаар ангийн бүрэлдэхүүн болон агарын цэргийн нийт бүрэлдэхүүндээ одоо зэвс хүчний 330 дугаар анги үүсгэн байгуулагдсны 55 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхний амрыг ирээ. За манайх дотоодын зэргийн байгууллага
Манай хууль дээр хүлээсэн чиг үндсэн болон тусгай хэрэгжүүлэх үндсэн чиг үүргүүд бий. За манайх үндсэн чиг үүргийн хүрээнд улсын он чухал объектын аюулгүй байдлыг хангах, за ард иргэдээ цэвэр усны ундны их усүр болсон цэвэр усны нөөцийг хамгаалах, за терроризмтай тэмцэх. За энэ үйл ажиллагаанд нисвчүү нисэх төхөөрөмж буюу дорооны ашиглалтыг нэвтрүүлж эхэлсэн байгаа. За улсын он чухал объектын ашиглалт дээр бид нар дорооныг объектын орчинд газар орны үзлэг хийх. За объектын бүсэд зөвшөөрлгүйгээр нэвтэрсэн болон санамсаргүйгээр нэвтэрсэн иргэдэд анхааруулах санамж өгөх. За энэ чиглэлээр дорооныг ашиглаж байна. За ерөнхийдөө манад ашиглаж байгаа дороонууд бол ерөнхийдөө DJI брендийн дороонууд байж байгаа. За ерөнхийдөө одоо энэ дороонуудын хувьд бол нислэг, камад, за дүрс дамжуулах гэдэг юм уу технологийн хувьд сайн. За тусгай ажиллагааны манай 809 дугаар анги тусгай ажиллагааны хүрээнд бид нар одоо яг DJI Mavic 3-ийн термал камертай, за биеийн дулааныг мэдрэх, за улсын одоо терроризм тэмцэх ажиллагааны үед объект дотор амьд биет байна уу за мөн эрен хайх ажиллагаанд одоо тэр ой модон дотор ч байд юм уу тэр том талбай дотор дулаан биеттэй нөгөө эрен хайж байгаа биет байна уу гэдэг энэ байдлаар бид нар одоо энэ дорооны ашиглалтыг үйл ажиллагаанд нэвтрүүлээ явж байна. Манайх бол онцгой хөдөлгөөний газар мэдээлэл технологийн хэлтсийн дарга дэд хурандаа содон урагшааг байна. За энэ дороо нь болохоор усны гүнд ажиллах 200 метрийн гүнд бас 10 градусын хүүтэнд ажиллах чадвартай. Уснаас одоо дээш авах, за усан дээр усан объект цогцыг бол дээш нь гаргах зорилгоцсон юм байна. За энэ бол 200 метрийн гүнд. Усны дотор 6 цаг ажиллана. Энэгээр бол биетээ авчиж гаргаж ирнэ. За дээр нь бас уснаас дээж авах хэмжээ зорилгоор ашиглах боломжтой гэсэн. Дараа энэ одоо 200 метрийн утастайгаа холбоод тэгээд энэ доронтой байна. Энэ шар нь бол зүгээр л кабель юм байна. Тийм кабель 200 м кабель байна. Дээр өөр дээр одоо нөгөө сонор буюу ардарын системтэй. За ардаараа бол тухайн ямар объект байгааг ямар зайд байгаагаа илрүүлчихнэ. За дээр нь одоо 360 ирдэг камертай гэсэн. Энийг бол ашиглаж эхлэхгүй байна. Ерөөдөө сургалт явуулж байгаа дээр. Энэ бас усны дороо Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуураас бол техник хэрэгслийг татан гаргах үйл ажиллагаанд ашиглагдсан энэ дороо байгаа. 20 градусаас 40 градусын халуун температурын ажиллах боломжтой. За усны 100 метрийн гүнд ажиллах боломжтой. За мөн ялгаагүй одоо нөгөө дороо юм хавчцагч төхөөрөмжтэй. Энийг болохоор эндээ ингээд хоногтой юм байлээ. Хоногтой. Тэгээд хоног дээр ингээд залгаад тэгээл явчихна. Тэгээд давхар нөгөө камераар хараад яг хавчиж байгаа уу гэдгийг бас хараад явчихна гэсэн. Тийм бай. Тийм дээр. Энэ бол нөгөө олон улсад бол олон төрөл байгаа л да. За илүү одоо хүүтэн температурд ажиллах, илүү гүн рүү орох гэх мэтлэн одоо Европын орнуудад илүү ашиглагдж байгаа юм төхөөрөмж байна. За энэ болохоор одоо 90 айх аврах ажиллагаанд зориулагдсан дороо нь байж байгаа. За энэний одоо том хувилбар бол онцгой хөдөлгөөний ерхий газрын дээвэр дээр суурилуулсан. За ерөнхийдөө бол нэг гамшиг осол боллоо гэх юм бол Улаанбаатар хотын хэмжээнд ямар үүс нөхцөл байдлыг шууд одоо дамжуулах зорилготой. Тий. Нисгэл бэлэн технологи хийсэн. Одоо энэ бол жижиг хөлбөр нэ. Тий. Энийг бол бид нэр өөр дээр дулаан мэдрэгч камертай. Давхар одоо 90 айх аврах ажиллагаанд ялангуяа ой дотор төрсэн иргэдийг бол дулаан мэдрэгчээр илрүүлж байршлуулах тоох юм боломжтой гэсэн. Яг суурь нь бол энэ доор хайрцаг. Тэгээ байнга нөгөө цэвэрлэгдээд байж идэг. Бэлэн байдлаар буучдаг ба. Тий. Өөрөө энэ дээр ирээд тэгээ буучдаг. Энэ дороо нь бол DJI Matrix 600 гээд одоо агаарын одоо танил судалгах зорилгоор ашиглагддаг. За энэ камер нь бол 5 хос камертай. Тухайн одоо газрын хот суурин газрын одоо 3 хэмжээс зураглалыг боловсруулад за авсан зураглалаараа бол одоо газрын гадруугийн тоон хэмжээс гаргадаг гэсэн үг. Одоо 3 хэмжээс зураглалаар наривчлалтай гаргана. Тэр 3 хэмжээс зураглалыг бид нэр одоо үерийн одоо загварчил боловсруулах. Үер болвол
одоо аль газар илүү одоо үерт автахаар нэгдгийг тодорхойлох зорилготой ийм дороо ашигладаг гэсэн. 500 метрийн өндөрт 5 км-ийн радиуст ажиллах боломжтой. Өндөр барилгын одоо гал төмрийг одоо гал төмөр унтраах одоо нунтаг ашиглаж унтраах за мөн шаланг зүүгээд одоо 50 метрийн урттай шаланг зүүгээд усаар одоо гал төмөр унтраах юм зорилттой дрон байгаа. За дрон нь өөрөө бол 50 кг-ийн жинтэй ачааг тээвэрлэх боломжтой. Үндсэндээ 60 минуттай хугацаанд ажиллах боломжтой гэсэн үг. Амжилтсан байгаа. Энэ улаан чинь бол хөөсөн юм уу? Энийг авч явж энийг доор нь зүүгээд тэгээд энүүгээр одоо нэг галын хөөсөө цацаж галаа унтраана гэсэн. Энэ нөөрэ одоо 20 кг-ийн жинтэй. Тий. Одоо энэ дроны гол одоо онцлог нь өөрөө хасах 40-оос нэмэх 70 градусын хооронд ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр өвлийн үйлрэлд бол одоо манад тохирсон ийм дрон байгаа зүйлтийнхээ хувьд. За та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Шүүх шинжилгээний ерөнхий газар Ариугийн иргэний захирааны болон арбитрээр маргааны хян шийдвэрлэх ажиллагааны явцад уулмаар эдмэрийн баримтыг илрүүлж хөгжүүлэх тийм төрийн тухай байгууллага байгаа. За төрийн шүүх шинжилгээний байгууллагын хувьд болохоор ихэвчлэн ер нь цагдаагийн байгууллагатай 95% цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Хэрийн газраас уулмаар эдмэрийн баримтыг илрүүлж хөгжүүлэхэд нотлох баримтыг цуглуулахад одоо хэрийн газар үйлдвэрлэлээр манай нэгжүүд дроонууд байна. Ашиглаж хэрэгжилж байна. За тэр дрон нь болохоор энэ дрон байгаа. DJI Mark-аас RTK болгоомжтой тийм. Нислэгийн хугацаа 55 минут. За нислэгийн өндөр 5000 м. За нислэгийн хурд 23 м/сек. За 2.7 кг ачаад тээвэрлэх чадвартай. Салхины төсөөр 12 м/сек. За тэгээд удирдахсаа 20 км радиуст дрон удирддаг. Ийм одоо дрон одоо манайх үйл ажиллагаанд хэрэгжилж байна. За энийг болохоор хэрийн газрын үйлчлэгийг цэргийн дүрслэх үйл ажиллагаа. За экологийн шинжилгээ одоо хохирлын байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоох зэрэг ажиллагаад одоо ашиглаж байгаа. Энэ нь болохоор нөгөө агаараас дрон одоо ингэж нисэж байх явцдаа объектуудын хоорондын зай болон өөрөө одоо ингэж хэмжээд одоо хэмжих боломжтой болохоор одоо ингэж манай байгууллагад одоо ингэж энэ дрооныг сонгон ашиглаж байна. За бусад дроонууд маань болохоор үндсэндээ сонирхогчийн одоо тийм төвсний дроонууд DJI брендийн одоо нэг Mavic Air Pro гэдэг байж байгаа. Манай байгууллагын одоо ерөнхий ихэнх нэгжүүд үндсэндээ өөрийн байгууллагын үйл ажиллагаанд дрон ашиглаж байна. Тийм. Самано технологийн газрын авто ажилтнаа уушууш баярлалаар тавьж байна. Тус дронкоо тэмцээнд болохоор манайх өөрсдөө үйл ажиллагаанд ашигладаг дроонуудаа ингээд дэлгэн тавиад танилцуулсан байна. Тус тэмцээнд манай байгууллагаас 13 албаагч оролцож байна. Одоогийн байдлаар шилдэг 10 манай байгууллагын 5 албаагч өрсөлдөж байна. Амжилттай өрсөлдөж байна. Тус тэмцээнд бид нар авто өргөцсөн төлөөр оролцож байгаа. Мэргэжлийн дрон буюу мэргэжлийн дрон 4 угсрах гэсэн 4 төлөвлөлд 4 хүнд оролцож байна. Манай дэлгэн тавьсан дрон дээр болохоор хамгийн ихэд бид нар болохоор хамгийн ихэнд Phantom 4 гэсэн энэ дрон байна. Энэ төр болохоор бид 2010 оноос хойш энэ дроныг ашиглаж байна. Тэгээ энэ мэтчлийн ингээд дронуудыг бид нар ингээд энгийн хэрэгнээс тусгай зориултын хүртлийн дронуудыг бид нар ашиглаж байна. Одоо та бүхэнд танилцуулах энэ дрон нь болохоор өөрөө док системтэй хүний оролцоо шаардлагагүйгээр өөрөө командаар нисч буугаад даалгавраа гүйцэтгэдэг. Үүнээс гадна даалгавраа гүйцэтгэсээр буцаж ирээд суурьндаа байрлуулад суурь нь болохоор өөрөө тоос шороо усны хамгаалалттай гадаа болон зөөрийн орчинд байх зорилготойгоор ийм зорилттой дрон байгаа. Дараагийн дрон нь болохоор энэ бол урлагийн дрон буюу EPM дрон байгаа. Энэ төрөл сая дрон тэмцээнд оролцсон. Энэ болохоор секундэд 150 км/цагийн хурдыг гаргах хүчин чадвартай байгаа. Энэ дрон нь болохоор Matrix T30 гэдэг эрэл хайгуул тусгай зорилтын дрон. Шөнийн камер буюу эрэг хайх аврах хэргийн газрыг баримжуулах үйлс бид нар энэ дроныг ашигладаг байгаа. Энэ дрон нь болохоор бид нар нэмэлтээр гэрэл чанга арх шидрийг нэмэлт сүрлүүлсэн байна.
Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр одоо террористийн шинж бүхий гэмт хэрэг боллоо гэхэд заавал барьцааны хүн барьцаалагчтай уулзсан тул хилцээрийн ажил өөр явах шаардлагагүйгээр тухайн дорооно яваад удирдлагаасаа буюу контролоосоо тухайн ингээд яриад командаар өгөөд яриад явж болно гэсэн. Одоо жишээ нь гараа орог. Шууд удирдлага дээрээс одоо гих мэтчлэн ингээд удирдлагаасаа команд өгч гэсэн. Энэ шөнийн прожектор байгаа. Энэс бас бүр өдөрт орчиг смартфон үед шөнийн үед энэ гэлийг ашиглаж олно гэсэн. Энэ аюу юм уучлаарай. Энэ дрон дээр бэлддэг юм уу энэ юу? Энэ дээр бэхэлж энэ шиг орно. Нэмэлтээр энэ бүх дроноо одоо нэгс машин томруулдаг шиг дроонуудад томруулна гэсэн. Тэгээ энэ дроны бас нэг давуу тал нь шөнө би 90 хайх ажиллагаа хийгээд хүнээ олсон нөхцөлд болохоор тухайн тэр хүнийхээ байрш локейшнийг хайж байгаа бүсийг хүмүүс рүүгээ явуулж олно гэсэн. Тэгээ тэр хүмүүс тэнд одоо энэ хүн энд байна гэсэн үед одоо аврах ажиллагааг маш түргэн хугацаанд цаг алдгүй хийх боломжтой гэсэн. Дараачаас энэ дээр болохоор энэ дороо байгаа. Энэ дороо нь болохоор өөрөө камерынхаа тусламжтайгаар маш олон төрлийн үүрэг гүйцэтгэх нь маахан хийж болно, эрсдлийн үлгээ гаргаж болно, маш олон төрлийн үйлчлэг хийдэг давуу талтай юм дороонууд байгаа. Өнөөдөр ингээд тус дорон тэмцээний үед бид ингээд өөрсдөө ашигладаг дороонуудаа ингээд дэлхийн танилцуулсан байна. Та бүхэн баярлалаа. Hobby Zone-ны хамт олонтой танилцуулах гэж байна. Сайн байна уу? За өнөөдрийн арга хэмжээнд танах ямар сюрпризтэй ирв? За бид нэр ямар ч байсан 2013 оноос хойш Монголын зах зээлд оруулж ирсэн дронуудаа бас танилцуулж байгаа. Түүнээс гадна 13-аас 25 оны хооронд нийтдээ 12 жилийн хугацаанд бас энэ дроны хөгжил ямар шатанд явчихв, аль салбаруудад ямар он цаг хугацаанд нэвтрүү гэдэг талаар бас ингээд танилцуулах байдалтай, таны мэдхэн байдалтай бас ингээд үзэсгэлэнгээ дэлгэсэн байж байна. За энэ болохоор ер нь бол анх дронууд нөгөө өөр дээрээ камергүй байсан. Тэгэхээр ер нь бол GoPro ч гэдэг юм уу эсвэл action камерууд хийгээд нисэгдэг. За дээд удирдах зай нь бол нь одоо нэг 200-аас 1 км-ийн зайд ингээд удирддаг байсан. Тэг яг хаа Phantom 3 гэдэг өөр дээрээ камертай загварууд гарч ирснээс хойш ер нь бол хамгийн их нийтлэг бидний өдөр тутмын хэрэглээнд бол нэвтэрч гисэн байж байгаа. Тэгээд 17 оноос бол яг нөгөө тусгай хэрэгцээний буюу одоо геодез, байр зүүн зураглалын салбарт 18 оноос уул уурхай, зам барилга, дэд бүтцийн салбарт гээд ашиглаж гисэн. За 19 онд бол манайх бас анхны газар тариалангийн хор болон шингэн хор болон бордоо цэцдэг дронуудыг бас Монголынхаа зах зээлд танилцуулж байсан бол одоо 21 онд одоо дроны хөгжил бас нэлээд яваад саад мэдрэгч дүрс дамжуулах систем, за тэгээ камерын нэгтаршил зэрэгээс хамаарат бас хөгжлүүд нь бас нэлээд бас одоо шинэ төвшөндөө гараад явж байгаа гэдгийг бас харуулсан. За энэ бол Matrix 350 Arctic гэдэг яг одоо манай Монгол улсад хамгийн их нийтлэг ашиглагдж байгаа тусгай хэрэгцээний дрон байгаа. Юугаараа онцлог давуу талтай юм бэ гэхээр ямар салбарт ашиглагдахаас хамаарат татдаг камер тавих юм уу, дулаан мэдрэгч камер тавих юм уу, эсвэл одоо бүр газ мэдрэгч тавих юм уу ч гэдэг юм уу те. Камерын төрөл бүрээр бас ингээд сонгоод ашиглах боломжтой. За тэгээд энэ дроны хувьд бол жишээлбэл дэлхийд даяар нийтдээ өнөөдрийн байдлаар 1022 оны бас амийг аварсан 616 удаагийн бас энэ аврах ажиллагаанд бас онцгой үүрэг гүйцэтгэсэн дэлхийн 40 гаруй орнд ингэж ашиглагдж байгаа ийм дрон байж байгаа. Өстой буянтай тийм ээ. Тий. Бас энэ чинь нөгөө нэгснээ яг хоо сүүлийн үед бас нөгөө цэрэг армийн салбарт ашиглагдаад байгаа ч гэсэн эргээд нөгөө биднэрт өгж байгаа хамгийн том өрөөгөөж нь бас хүний ам аварж байгаа гэдэг талаараа бас даваа талтай. Энэ Matrix 4 Enterprise болон тэнд байгаа Matrix 4 Thermal гэдэг хоёр дроны хувьд дөнгөж сая буюу 2025 оны 1 сарын 6-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод болж байгаа технологийн хамгийн том экспо CES-дээр танилцуулагдсан DJI-ийн дараагийн шинэ үеийн хамгийн компакт за ийм тусгай хэрэгцээний дрон байж байгаа. Өөр дээрээ лазер зай хэмжигчтэй, дулаан мэдрэгч камертай, татдаг камертай, өргөн үнцгийн камертай зэрэг маш олон камертайгаар давуу талтай. За тэгээд яг тэр дроны хувьд бол жишээлбэл
бас хэмэл оюун ухаанд суурилсан одоо нэмэлт функцүүдтэй. Энэ юу вэ гэхээр магадгүй real time-аар тухайн объект дотор хичнээн хүн байгаа юм, машин байгаа юм, эсвэл амьтан байгаа юм гэдгийг бас ялгаж тоолох боломжтой энэ дрон байж байгаа. За тэгээд энэ дронуудыг бас нөгөө Flight Hub 2 ч гэдэг юм уу, дроны нэгдсэн менежментийн системийн тусламжтай бас зайнаас ингээд удирдах. Одоо жишээлбэл дроныг зөвхөн удирдлагаар удирддаг байсан бол ер нь бол одоо програм хангамжийн төвшөнд автоматар одоо даалгавар өгөөд за тэгээд нэгдсэн дүрсийн бас нэгдсэн яналтын бас ийм системүүд дээр ингээд аваад явах боломжтой болсон. За энэ бол Dock 2 гэдэг одоо суурин станц байна. Ихэвчлэн байгууллагын одоо барилгач гэдэг юм уу те өндөр байршлууд дээр тухайн энэ цэнэглэгч стейшнийг байршуулад за програм хангамжийн тусламжтай өөрөө автоматар даалгавраа аваад ингээд нисээд буцаж ирээд ингээд ийм газарддаг ийм зориулттай юм дрон байж байгаа. За бас л өөр дээрээ дулаан мэдрэгч камертай. Тийм учраас ер нь яг хуу дроны хэрэглээ бол өнөөдөр бол ер нь бүх төрлийн салбарт ашиглах боломжтой болж ингэж өгсөн. Хуучин бол 13, 14 онд бол бид зөвхөн зураг дарах бичлэг хийх гэдэг ямиг л чухалчилд авч үздэг байсан бол одоо энэгээр бас нарийн судалгаа, шинжилгээ, за дээрэс нь бас одоо хүний аймаг авах хүртэл хэмжээнд ингээд хөгжөөд явж байна. Тэгэхээр ирээдүйд бол бас энэ технологийн боломж бол маш их байгаа л гэж одоо хэлэх байна да. Тийм байна. Сайхан байна. Энд чинь өөрөө энэ хайрцагч нь дроноо цэнэглээ явж. Тийм, цэнэглэгч стейшн байж байгаа. Өөрөө автоматар онгоонд өөрөө ирээд газардна. За тэгээд даалгавар өгөх юм бол стейшн маань онгоогоод бас өөрөө ингээл нисээ явна гэсэн. Энэ сэнс бол нөгөө дроныхоо салхийг хэмжээд болохгүй бас нөгөө гадна байршиж байгаа учраас үнэхээр одоо юу гэдгийг салхи ихтэй байгаа тохиолдол одоо орчны температур болон салхины хурдыг хэмжээд за одоо дрон нисгэд аюултай шүү. Одоохондоо битгий нисгээрэй ч гэдэг юм. Ер нь бол тэр мэдээллийг өгөх, цагуурын мэдээлэл өгөх зорилттой юм мэдрэгч үүж гэсэн. сайн байна уу? Намайг фармасин DJ Enterprise брендийн Association борлуулах инженер геологи компани бренд менежер байгаа. DJ Agriculture хөдөө аж ахуйн зориулагдсан дрон байгаа. Agris Time. Одоо энэ харагдаж байгаа юу те? Инпут агрын болохоор 40 литрийн багтаамжтай. За цэглэгаанаар ажилладаг, батарейгаар ажилладаг зүг. Хосолсон хөдөлгөөртэй гэсэн үг юм уу те? За хат болохоор сарилгийн төлбөрөөр 21.3 талбай дээр хол болон дордоор цэцгээ. Мөн энэ банкыг солиснороо хоороо үүрэгтэй модны үүрэг юм цацах боломжтой. За энэ харагдаж байгаа болохоор юу шүү ажлын шингэний 40 литрийн шингэн тэм. За энэ ч болохоор DJ Enterprise төрлийн дронууд байгаа. За DJ Agriculture хөдөө аж ахуй төгмүүд Enterprise нь яадаг вэ гэвэл одоо зураглал агаарын зураглал болон одоо геодезийн хэмжил газрын салбарт одоо газрын үн зөв мэдээлэлтэй одоо орто зураг боловсруулах тэм зураг гаргах өндөрч тодорхойлдог ингэснээр уулуурхай дээр уулуурхай эзлэхүүн тодорхойлох тий агшидрийн хэмжилт зэрэгээр өргөн мөрөд ашиглагддаг одоо иргэний салбартаа. За энэ дундаас хамгийн одоо сүүлийн үеийн хүчин чадалтай нэг Matrix 350 гэдэг 55 минут нислэгийн одоо хугацаатай тэгээ 20 км дамжуулах хүчин чадалтай. За дээрээс нь камера солих боломжтой. За одоо мэрэгжлийн камер шиг нэг хийндээ сольдог шиг. За тухайн ажлыг хийхдээ камера сольснороо одоо энд байгаа камер гэвэл дидар ээлэг зэмүүс ээлэг гэдэг. Энэ камер нь тухайн объектыг ихэд сканер хийгээд одоо хурдыг ихэд point үсгэж хэмждэг. За нэмжлэр бас термал буюу одоо энд харагдаж байгаа энэ дэлгэцэн дээр одоо шууд термал камер тусгацсан байгаа. Шууд одоо хүний температурыг ингээд гаргаж байгаа гэсэн. За би үзээтгэе. За би ингээд гараа энд ингээд ойртууллаа. Ойртуулгууд тэн дээр гараа жоох нартчих. За миний алганы хэмжээ дулааныг ингэж мэдэрч байгаа юм байна. Энэ болохоор 2024 оны бас шинэ загвар байгаа. Ингээд цөөрийн станц цөөртэйгээ гадаа энэ дөрвөлж хайрцагтайгаа юм байна те бүр. Тийм хайрцагтайгаа дотроо дрон өөрөө орчдөг. Өөрөө автоматар хайрцаг дэлгэн автоматар дрон автоматар өөрөө батарейгаа цэнэглэнэ.
Тэгэхээр энэхүү суурин станцыг нэг газар байрлуулад 220-ын тог тэгээд интернет лангийн утастай байхад ерөөсөө хаанаас төлөвлөж байгаа. За саяны нөгөө за энэ матрix 3 E гэдэг загвар T гэдэг загвар энэхүү камерын термал нь болохоор энэ гэлгар гэсэн камер байхгүй. Одоо энэ саяны дэлгэсэн дээр гардаг зүйлийг энэхүү камер маань гаргадаг гэсэн. За дээр нэмээд тэлээ буюу одоо зум камер байна. За энэ дрон нь өөрөө буугаад өөрөө шууд автоматар зэнгэлдэг. За хайрцагны үед болохоор 25-аас нэм 50 градустай ажиллах болно. Энэ нэг сенс байгаа юм уу энэ? За энэ бүх сенс нь болохоор ингээд салхиа өөрөө мэддэг. За өндөр салхитай байвал дрон ингээд салхитай ингээд нисэхгүй гэсэн. За мөн дээрээс нь хяналтын камерагаа хайрцаг дэлгэдэг үед орчныгоо хянчин. Бас энэхүү камер болохоор за хайрцаг дэлгэжээ дрон нисэх үед энэхүү камераар дрон ингээд аюулгүй нисэж байгаа үгийг хянцдаг гэсэн. Оо за. Тоон улмөр болон дүн шинжилгээний анализ болон тоон төхөөрөмжийг борлуулдаг компани байгаа. Тэгээ одоо бид нэр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжит улсын аварга дээр дрон форенсик дээр оролцох гээд ирсэн байгаа. Тэгээ дрон форенсик дээр бол манайх явж байгаа энэ дрон дээр явж байгаа маршрут болон тухайн дроны эвдэл гэмтрэл болон ямар нэгэн асуудал үүссэн асуудлуудын логийг гаргаж ирээд тэрэн дээр нь түн шинжилгээ хийдэг. Тухайн дрон аль маршрутаар явж байсан, ямар зураг бичлэг хийгдсэн, тэр нь ямар нэгэн байдлаар устгагдсан эсвэл алдагдсан тохиолдолд бид нэр түн шинжилгээ хийж өгнө гэсэн үг. Монгол улсад бол яг хөндлөнгийн шинжээч гээд шүүх шинжилгээний ерхий газраас ер нь бол сертификат олгоод тусгай зөвшөөрөл олгоод бас явдаг. Тэгэхээр ер нь бол Монгол улсад бас хөндлөнгийн дүн шинжилгээ хийдэг компани байгууллага хувь бас зөндөө байгаа гэсэн үг. Самбацгано намайг зориг гэдэг Цагдаагийн газрын мэдээлэл төрийн шинжилгээ шуурга удирдлагын төвд шинжилгээний ашиглалт хариуцсан инженер гэдэг. Манайх цагдаагийн байгууллага учраас өөрсдийн чиг үүрэгт харуулсан дронуудыг энэ үзэсгэлэнд оруулсан байгаа. Энэ дрон маань X8S 2020 оных үйлдвэрлэсэн он нь 2020 онд тусан. Бүгд найрамдах хятад ард улсаас үйлдвэрлэгдсэн байгаа. Өөрийн жин 765. Энэ зайнаас удирдах давтамж нь 8 км гэж заасан байдаг. Дээшээ 5000 м өндөр хүртэл явах чадамжтай ийм дрон байгаа. Дроны дрон маань Phantom 4 Pro. Энэ мөн тий. Тий, nav front дрон ч байгаа. Мөн 2002 онд үйлдвэрлэгдсэн. Овор багтаа гэж яваад байгаа дундчаасаа. Тэгээ жин нь бол нэг 1388 грамтай. Удирдах зайн түрүүний дроногууд бол 5000 м-ээс арай 3000 м-ээс арай бага давтамжтай. Өндрийн хязгаар нь 6000 м-тэй ийм дрон байгаа. Өндөр нисэх юм байна. Тийм. За дараагийн дрон маань тий. За энэ ямар? За энэ Matrix 210 version 2 дрон байгаа. За. Энэ 17 оны. Яг түрүүний 22 оноос арай бага дронтой байгаа. Жин нь 4800. Удирдах зайн 5000 м-т явах ёстой. Өндрийн хязгаар нь 3000. Ийм дрон байгаа. Тема буюу Matrix 305 RTK гэдэг нөө биеийн дулаан мэдрэх ийм дрон байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө сенсор дээр лайн татна. Лайныхаа зургийн дагуу дулаан мэдрэх боломжтой бүх биетүүдийг дулааны мэдрэл явах боломжтой. 23 оны загвар нь байгаа. Харьцан булшийн загвар. Тий, удирдах зайн бусдаагаа адилхан 8000 м. Өндрийн хязгаар нь 5000 м. Тэгээ илүү давуу тал нь бол өөр дөрөө тема буюу температурын мэдрэх бүрэн боломжтой юм камер байгаа. Салбар нэгжүүд нь бас өөрсдийн зориулт таарсан тийм янз бүрийн зориултаар ашигладаг гэсэн үг. Одоо жишээ нь экологийн цагдаа гэхэд манайх 90 хайгуулын ажил хийдэг.
ийм зорилтуудаараа ер нь ашиглаж байгаа. Хил хамгаалах байгууллагын мэдээллийн технологийн хэлтсийн тохиолын хяналт хариуцсан мэрэгжилтэн Детрондо Алтонс гэж хүн байна. Манай одоо хил хамгаалтанд ашиглаж байгаа E350 гэдэг энэ бүгд найрамдах хятад улсад үйлдвэрлэгдсэн. За нислэгийн хугацаа 180 минут, аслагдах 100-150 км нисэх чадвартай ийм нисч хүнээс хэрэгсэл байна. 3 цаг ниснэ. 3 цаг нисэхдээ одоо хил хамгаалт нь хилийн манааны үүрэг гүйцэтгэнэ л гэсэн үг. Одоо хилийн таналт одоо юу хянах тийм ажлуудыг. Хөдөлгүүр нь юу вэ? Хөдөлгүүр нь энэ захилгаан. Зөвхөн захилгаан дээр. Тийм, захилгаан батарей юу. За тэгээ өөр дээр мэдээж бол нөгөө дулаан мэдрэгчтэй камертай. Тэгээ мөн яг нисэх юу бол дроны юутай адилхан дээшээ доошоо гэсэн. Тэгээ тийрэлтэд хөдөлгүүртэй. Тийрэлттэй. Тий, одоо дээшээ хөөрөөд арын тэр сенсээр тийрэлтээр урагшлан дээрээ сенсээр. Энэ дөрвөөс юу бол зөвхөн хөөрөх буух үүрэг гүйцэтгэв. За тэргүүрээ тийрэлтдэг гэдэг юм байна. Нэр ардаа систем ч хурдан явах. Хурдан явна гэсэн. Хурд нь хэд орчим байгаа вэ? Хурд нь одоо 120 км/цаг хүртэл. Алга болж байна биш. Тэгээ салхиныхаа юугаар хамаарат бас удаан юу нь. За тийх бах. Мэдэгдэн л дээ. Энэ үзүүлэлт F350 үзүүлэлт нь. Энэ болохоор F250 гэдэг энэ арай жижиг юм болоод. Жижигрүүсээ хувилбар. За. Бас яг сүүлэн дээрээ сенстэй юм байна. Тэгээ дөрвөн сенстэй, дээшээ хөөрөх буурах дөрвөн сенстэй. Нисэх хугацаа бол 240 минут. Тэгээ нэг цагаар илүү нисэж дээ. Өдөртөх цай бол 100 км, өндрийн хэмжээ 3000 м хүртэл өндөрт нисэх боломжтой. Ийм нисэж хүнээс хэрэгслээ. Энэ Оросын албаны улсад үйлдвэрлэгдсэн Заала 421 16E гэдэг загвар. Энэ 2021 оноос хойш хил хамгаалтанд үүрэг гүйцэтгэлж байгаа юм байна. За энэ болохоор Mi8 гэдэг загвар юм. Энэ жоохон жижиг. Заала Mi8. Юуны зорилттой бас л энэ адилхан бас яг хил хамгаалтанд одоо хилийн таналт хянах тийм үүрэг гүйцэтгэв. Энэ B10 гэж загвар байж байна. Энэ одоо нисэх хугацаа 30-аас 40 минут. Ажиллах температур нь 40-оос хасах 40-оос нэмэх 50 хүртэл. Салхины эсэргүүцэл нь 12 м/сек. Салхины одоо юуг эсэргүүцэх чадвартай. 40-оос нэмэх 50. Өдөртөх цай нь 10 км хүртэл. Зайд өдөртнө. Дээд хурд нэг 65 км/цаг. Хурдтайгаар энэ дээр одоо камертай, чанга хэрэгчтэй, гэрэлтэй одоо гэрлийн тохиолдолтой юм. Энэ матриц 350 RTK гэдэг загвар. Энийг одоо хил хамгаалтанд 2022 оноос хойш ашиглаж байгаа. Нисхийн хугацаа 55 минут, автомат гар удирдлагатай. Хасах 25-аас нэмэх 50 градус ажиллах боломжтой. Салхины эсэргүүцэх нь 15 м/сек. Тэгээд аслагдах цай 8-аас 15 км хүртэл зайд удирдах боломжтой. Камерын дулаан мэдрэгчтэй юм дөрөв. За энэ матриц 30T гэдэг загвар. Үзүүлэлтийн хувьд матриц 300-тайгаа ер нь төхөө адилхан. Бас дулаан мэдрэгчтэй, шөнийн цагт үүрэг гүйцэтгэх боломжтой. За энэ DJI Mavic 2 Enterprise гэдэг загвар. Энэ яг зөв богино зайд үүрэг гүйцэтгэх. Давуу тал нь энэ өөрөө дулаан мэдрэгчтэй камертай. Одоо хилийн манаанд үүрэг гүйцэтгэх. За энэ DJI Mavic 3 Pro гэдэг загвар. Одоо энэ Mavic 2-ийнхаа дараагийн загвар л гэсэн үг л дээ. Бас 24 оноос ашиглаж эхэлсэн. Энэ Phantom 4 Pro гэвэл яг анх зүгээр туршилтаараа ингэж хил хамгаалтанд ашиглаж болох юм уу гэдэг үүднээс нь ашиглаж ирсэн. Тавьчаад байж. Тэгээд энэ бол үүргээ гүйцэтгээд ер нь бол одоо ингэ хэрэгтэй юм байна гэдэг. Хэрэгтэй юм байна гэдгийг булган сүлдтэй байгаа юм шүү дээ. Энэ бол хөөрхөн үүргээ гүйцэтгсэн байна энэ бол.
За энэ манай хил хамгаалах байгууллагаас өөртөө яг угсраад бүтээж байгаа дорооны анхны ерөнхий завгар ингээ гарч байгаа. Тэр одоо өөртөө ийм угсардаг үйлдвэрлэх хэмжээнд хүрэх тийм төлөвлөөд ажиллаж байгаа. Гол юуг нь програм хангамжийг хөгжүүлэлт гэвэл манай байгууллага өөртөө тий хөгжүүлэхээр. За нэг 15 км цаг уртаа л яваа. Сөөрхий явчихлаа. За энийг тэгээд юунд ашиглах юм одоо тэгээд энэ газраар одоо хэлийн манааны одоо нэг зурус хэсгээр тандалт хийх зорилттой тийм л. Тандан судалгааны робот гэлээ. Одоо тухайлбал нөгөө юу кино шиг юм ярих юм бол нөгөө дээгүр нисээд нөгөө сэжигтэн тэрийг анзаарчихвол тий доогоор тий тэгээд нөгөө нөхөр чи энд новдож байна гэж хэлээд их юм. За олж штэ ингээ өөртөө ингэж хэлж байгаа. За ингээд манай байгууллагын дуусчихаа. За тэгээд сайхан ажил үйлс эхэлж байгаа юм байна. Ингээд телевиз үзэгчдийнхээ өмнөөс танаа байгууллага хамт олон ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танаа телевизийн гэсэн ажил үйлсэнд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Нисэх хэрэгсэл жолоодлын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээний алтын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Энэ анх дугаар тэмцээний мэргэжлийн уралдаанд 34 тамирчин, сонирхогчдын төрөлд 196, тоглоомын төрөлд 204, өөрөө угсрах төрөлд 84 нийт 548 тамирчин оролцож мэдлэг ур чадвар авахсан байгаа сорин урагдлаа. Одоо нисгэрч буй нисэх төхөөрөмж жолоодлагын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээний шатнал гардуулах ажиллагаа эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд садо байгуулагчдын зүгээс хүүхдийн чөлөөт тэмцээнийг туршилтын журмаар явуулсан бөгөөд энэ төрөл 12 хүртэлх насны 30 хүүхэд оролцсоноос эхний 5 байр шалгалсан хүүхдүүдийг урамшууллаа. Анзоргийн Мандо 18 дугаар сургуулийн 4-р ангийн сурагч. Содномарагчагийн Ананда 51-р сургуулийн 4-р ангийн сурагч. Нямдаржийн Инх Тамир Эвүүжин өрдөг сургуулийн 6-р ангийн сурагч. Бататуудын Ананда Гёте сургуулийн 7-р ангийн сурагч. Жаргалангийн Бүрмсан 52-р сургуулийн 5-р ангийн сурагч. Шагналыг тэмцээний ерөнхий зохион байгуулагч, ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Баасан Дамб гардуулнаа. Амжилттай эхэм сурагчдаа хаваа баяр хүргэе. Нар хүртлээ Ананд Мандуулаар шагнал байрны шалгалтаа баяр хүргэе.
Энэхүү тэмцээний өөрөө огцрох төрөлд 84 нисгэгч өрсөлдснөөс гутгаар байранд 40 секунд 43 дойлоор Шинбаяр. Шинбаяр үндэсний батлан хамгааллын их сургуулийн аюулгүй байдлын дээд сургуулийн оюутан 10 багийн гишүүн. Дэд байранд 35 секунд 15 дойлоор Мегмар Жаргал. Улаангийн засаг даргын дэрэгдэх хурдан клубын тамирчин. Тэргүүн байранд 27 секунд 85 дойлоор Сумьябазар. Сумьябазар хэд хамгаалах байгууллагын тамирчин Баярхөргий. Шагналыг сахин хөгжлийн инновац харилцаа холбооны сайд Баатархүү ардуулна. Аврагын алтан медалийг эд хамгаалах байгууллагын тамирчин Сумьябазар хүргэж байна. Алишдад Баярхөргий. Баярлалаа. Огдомын төрлийн аваргуудыг зарлах гэж байна. Гутгаар байранд 25 секунд 88 дойлоор Азазая. Дэд байранд 21 секунд 91 дойлоор Сумьябазар. Тэргүүн байранд 18 секунд 92 дойлоор Их Баяр нар хүртсэн байна. Тоглоомын төрлийн шагналыг боловсролын сайд Наранбаяр гардуулна. Гүрд медалийг Азазая, өнгө медалийг Сумьябазар, аврагын алтан медалийг Их Баяр нар хүртэж байна. Амьсгалаа Баярхөргий. Тэмцээний сонирхогчийн төрөлд 196 нисгэгч өрсөлдснөөс гутгаар байранд Тавлууны ерөнхий газрын тамирчин Зориго. Дэд байранд Тавлууны ерөнхий газрын тамирчин Төгөлдөр. Тэргүүн байранд Тавлууны ерөнхий газрын тамирчин Баттулар нар шалгарчээ.
Шагнуудыг улсын хурлын гишүүн инновац сахин бодлогын байнгын хорооны дарга зон жаргал ардуулна. Дидбэри мөнгөн медалийг тагнуулын газрын тамирчин төгөлдөг. Тэрхүүмэрийн алтан медалийг тагнуулын газрын тамирчин Батхан харуулсан. Намаа баярлалаа. Дракон 2025 улсын анхаар тэмцээний мэрэгжлийн төрөлд нийт 34 нисгэгч ур чадвараас сорин өрсөлдснөөс Удгаар байранд ариг ирхэс бид байранд жавхан төгс эргүүн байранд эрдэм тулга нар шалгарсан байна. Тамирчдын медалийн давцсан дөрж байна. Шагнуудыг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн үргэлсөх ардуулна. Эрхэм ерөнхийлөгч таныг хүндэтгэн урьж байна. Тамирчин амгалангийн гариг эрхээс хүртэж байна. Баяр хүргэе. Мөнгөн медалийг агарын цэргийн командын 330 дугааргийн тамирчин жавхан төгс хүртэж байна. Баяр хүргэе. Авралын алтан медалийг 23 дугаар сургуулийн 11 дугааргийн судагч Эрдэм тулга хүртэж байна. Иргэдийн аврагсан тамирчидаа баяр хүргэе. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх үг хэлнэ. Үндэс зочид төрөлжлөө.
баярлалаа. Бүхэн энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлд орох нисгчгүй нисэх хэрэгслийн тэмцээн анх удаа энэ ажилтнаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн Монгол улсад нисгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дорооны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд бас чухал хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Энэхүү албагүй тэмцээний мэргэжлийн сонирхчдын болон бусад төрөлд 500 гаруй хүн оролцсон манай улсад энэ төрлийн спорт цаашид хөгжих, хэд дэлхийд өрсөлдөх бүрэн болов байгааг бас давхар харуулж байгаа юм. Хөгжлөн төрийн зэргийн болон хууль эрхлэх байгууллагууд идэвхтэй оролцсон зэвсэг хүчний ерхий командлагч сэтгэл хангалуун байна. Эцэстэн Ороникон 2025 тэмцээнд ахаал самба, мэдлэг чадвараа сорин оролцсон, бусдыг мандайлан анхдаж болсон шагнал байруудад орсон нийт нисгч нартай халуун баяр хүргье. Өнөөдөр тэмцээн жилээс чид хүрээгээ төлж олон улсын тэмцээн болж өргөжин өдөрт төрийн төлөвөн итгэл дүүрэн байна. Тэмцээнийг амжилтаар зохион байгуулсан зэвсэг хүчний агарын зэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэд хүүхэд залуучуудаа та бүхэндээ чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодлого болтугай. Энэхүү тэмцээнийг санаачлан ивэлдэн авч өөрийн нэрмжт болон зохион байгуулсан иргэм Монгол улсын ерөнхийлөгч Угнай Манцугтанд чин сэтгэлийн талархлыг илэрхийлж таны төрийн их үйлдвэрлэлд өндөр амжилтыг хүсье. Баяртай 2026 онд улам болуулаа иргэн уулзцаа. За нэвтрүүлгийн туршид бидэнтэй байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ хүрээд манай энэ удаагийн дугаар өндөрлж байна. Дараагийн шинэ дугаараар иргэн уулзтал түр баяртай үзэгчтэй.